Дэлхийн монголчуудын радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож бай. Эрхэм сонсож удиртай өнөөдрийн амар амгалан дахиалдахыг. Залуумтраад 17 цаг 16 минут болсон байна. Радиогийн 3 дугаар студиэс хөгжүүлэлтөө хөнгөн байцгааг сураатаагаар 2022 оны 8 дугаар сарын 15 гарагийн Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсож удиртайнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч гэрлээ, зандаа, номой ганууш нар ажиллаж байгаа. Найруулагчаар оюун болон ажиллаж байгаа. За, номойг асуусан хүмүүс номой мэдлээрээ. Би байна. Энийг бийдэж орсон. Энэ талаас ингэж гаргавал ямар. За, өчигдөр номойг асуусан хүмүүс их байсан. За, өнөөдөр бид бүхэн ямар сэдвээр хамтдаа ярилцах вэ гэхээр залхуурлыг яана гэдэг сэдвээр ярилцсанаа. За, одоо хамгийн ихний ээлжинд угаасаа энэ одоо бидэнд тохиолдоод байгаа хамгийн ихний асуудал. Амарч байгаад ажилдаа орохоор хэр залхуу үрч байна. Өдрийн цагаар нойр үрч гэнэ тий. За би золонгоо хамгийн түрүүнд ярмаар байна би. Би ч нөө бүтэн жилчингээ үд хүртэл ундаж үхрийн дуунаас ирээд тэгээд шүн ажилласаа тардаг байсан шүү дээ тий. Тэг яг ийм ритмд ингээ орцсон. Сая тэгээд ээлж амралтарч бас баахан унтчих шүн нойр хүрхгүй. Тэгээ яг ингээ өглөө 9 цагийн ажилдаа ирэхэд бол би ч 7 цагт болсон шүү дээ. За өглөө босох гэж зүгээр майлж гин. Сэн чин намайг өнөдөр пост оруулсан ч хүмүүс өө гэрлээ чинь хонь байсан юм уу гэдэг. Яагаад хонь гэж? Майлж гин гэж. Гэтэ хонь явж байгаа шүү дээ. Угаасаа ямар нэг үйлдэл ингээ 21 хоног давтчихгоо тэр чинь зуршил болчихж байгаа байхгүй. Тэр чинь бүтэн жилийн зуршлыг ялгана гэдэг бас тэ чангал юм байна ер нь бол. Та чи шаршуу болсон юм шүү дээ. Тий харин. Тэгэл болоо юм. Үгүй харин өглөө босгол хэцүү байна. Танаа шээж байна. Сайн байна захирлаа. Сонссон. Мөнгөөхөө сонссон. Үгүй сонсож байгаа мó. Йоо, ганушаа боо. Нэгдүгээр дорж ирэнгүүт 2 хоноод ажилдаа 2 онсноо залхуураад байна гэх юм жаа сайшээ. Яа, чичгээр орж ирсэн би. За тэгвэл асуулт өөрчлөе. Наач хүлээг энэ ажлыг хийж байгаа. Хот өглөө наач айлд дэлгөө. Өөр хайрлаг яа гэж яхад юу чиний ажил гэх. Бараг бүрстэ нэрэ. Яагаад гэдгээс үү. Одоо би бүр залхуу хүрхгүй би харимаар л байна. Яаж харгалганд машин бариад. Би л залхуу хүрхгүй байгаа гэсэн. Өглөө 7 цагт ирээд. Өглөө зандаач одоо бүх эфирд орж байгаа юм. Хөөе, үнэнгээ ярих юм уу, худлаа ярих юм уу? Үнэнгээ ярьж байна. Энэ хоёр ч амар худлаа бүлтрээ. Наад хоёр ч нөгөө шууд мөгийг сонсож байгаа, захирлыг сонсож байгаа гингүүтээ ингээ эхэлчихлээ ш харин. Яар сонсож байгаа бодсон зүгээр. Би гинтчлээ. Одоо би гинт. Номой яаж байна? Би юу? Би амар цоглог байгаа. Хашил хөдөлсөн ч хөдлөөгүй юм шиг. Ажлаа хийж байгаа. Яна одоо маа захирлж бас гэж амар 100 гэжтэй одоо эргүүтээ 100 захирлсан 100 шүү. Тийм биш шүү дээ амар. Яг тийм уурчлаг таахгүй юу. Одоо тэр аав ингэ чи яасан гинэ өглөөр тосоход хэцүү байна гинэ гэл одоо ирээд хийх бах. Биш шүү дээ. Яа. За гэрлээ чи та дуус. Манай нөгөө продюсер ямар уу? Нөгөө дажгүй залуу юу? Хүүе. Стоо залуудгүй залууд ирдэг. Манай найз мөнгө батыг асуугаад байгаа юм уу? За, нэмээ яаж? Би харин цоглог байгаа. Хотлоо ярьдаг. Одоо үнэ. Өчигдөр бүр ямар юм явлаа тийм бүр. Номог харахаар залхуу үзсэн бүр. Гэхдээ хардаа угаасаа хашлын шинж тэмдэг чинь уцаартай болох заяо. За. Яг энэ шинж тэмдгийн тэмдгүүд угаасаа надад бүгдээр илэрж байгаа байхгүй юу? Тэгэл тэрийгээ би ингээл тэрнтэйгээ өөрийгөө одоо болохгүй шүү гээл өөрийгөө удирдан зохион байгуулаад ингээл явж ийн ерөөсөө. Чи одоо мегаар ингээл ер нь юм шийдчмээр л гэнэ. Үгүй тэгэл эч одоо өөрийнхөө бие барих чадвар ахгүй юу? Тий. Тэгэл болохгүй шүү. Залхуутай ямар хамаатай байж байгаа. Ер нь залхуу биш зүгээр ажилд орж ирээд яаж исэн бэ гэсэн тий. Өглөө 5 цэрүүл яахын та нар гинэ. Яана энэ хин анжгаа ундрах 3 жил 5 цаг зэрж байгаа тий. Энд чинь зүгээр рефлекс болсон. Ерөөс тэднэрт бол хэцүү биш. Угаасаа лаггүй өглөө босох нь бол нэг тийм асуудал биш байхгүй юу? Нөгөө нэг юм ажлын 5 хоног дундуур те нэг тэмдэглэлт өдөр таарад найзын төсөөд өдөр болоод идэх юм тий. Тэгэхээр иймэрхүү үед л яг маргааш өглөө 6 цагт босох ёстой шүү гэдэг л амар хэцүү. Биш ээ тэд нар чинь 9 цагт оройн 9 цагт тасарчдаг юм билээ. Бүх юм гоё ингээд цагийн өөрийн дагуу юм билээ. Тэгээд 9 цаг тасарчаач угаасаа унцаараа 5 цаг
Ямар ч хүн сэрнээд ирнэ. Гэтэ ер нь угаасаа 5 цаг чи угаасаа хамгийн амар сэрэх тийм нөгөө нэг сэрэхэд толгой сэрэг байдаг тийм. Тэгвэл юу юм бэ те? Анжгаа өдөр 4 цагт тараад тэгээд парэ эхлээд 9 цаг тасраа тэгээ өглөө 5 цаг тусаад ирдэг юм байна те. За. Чааг яг гэрт орж авчих зөрөөд тааштай. Тэгэл би л хизээш нэг ажил хийхдээ залхуулж байгаагүй. Ер нь залхуу гэж юу юм бэ? Өглөө босгох залхуурж болдго юм уу? Тийм юм байд юм уу? Амарч орж ирчээ залхуу гэж байж болох юм уу? Көмөн пап. Би яраг их хөлсөн байхгүй. Дандаа намайг төрүүл оролцох. Ингээд тойроод явж байгаа сүүлд нь би ингэж хэлсэн бол гоё болох хэвчээ. Арай дэвт яриад хоёр дахь хүн дагуулчихлаа. За юу? Тэгвэл дараагийнх нь асуулт заяа. Хэрвээ залхуурдгүй байсан бол заяа одоо ингээд нэг юм бид нар ингээд нэг фитнест одоо явна өглөө 6 цагт босоод гүүн ч гэдэм үү те ингээд амар ингээд ирч хүчтэй тим ном уншиж дуусган ч гэдэм үү ингээд амар мундаг байх гэсэн чинь ингээд залхуугаасаа болоод чадахгүй штэ те ингээд мохдог ч юм уу ядардаг ч юм уу зутардаг ч юм уу тэгэнгүүт хэрвээ тим залхуурдгүй байсан бол мөрөөдлийн өдрийн хуваараа танилцуулна. За одоо тэгвэл гинтгүй шууд чамаас би яа гинтгүй одоо Нар бүр өргээд ингэж харна одоо. Тэгээ хамгийн сүлд над дээр ирнэ. Тэгээ яа нэ? Мөрөөдлийн өдрийн хуваараа одоо чи хэрвээ залхуурдгүй байсан бол те өдрөр алгон юу хийх байсан бэ? Өглөө 6 цагт босч гүүнч гэдэг юм уу те 5 цагт босоод эсвэл нөгөө нэг яана өөр ямар юм те. Өөрийгөө ялан дийлж чадвал юу хийх вэ л тий. Залхуурдгүй байсан бол Ааха. залхуурж байгаагүй хүн ч бас юм бодож байгаа үг юм байна. Яа. би хэлэхгүй. Би унахгүй. Тэр чинь залхуутай хамаагүй. Хамаагүй яа. Чи угаасаа хамгийн хах яста. Чи тэгээ бүр огт унтахгүй юм уу? Үгүй би ерөөсө 30 минут унтаал тэгэл босож юм хийн. Яа. Юу гэх ядаргаатай тий. Маар залхуурмаар залхуурд хүмүүс ядаргаатай тий. Ерөөсө 30 минут жоохон тархи амраагаал яагаад тэр тархи угаас амрах хэрэгтэй юм чи 30 минут тархи амраагаал тэгэл босч ирээл одоо жишээ нь уран зураг зурна тэгэл ингээл дасгал хийн гой амттай хоол хийн хоолны тэр цэс гаргана гэл ерөөсө ингээд Өдөрт 30 минут унтах юм бол чи сарын дараа угаасаа газар чиний зурсан зураг чи өөрөө ингээ хашиг болж Чи угаасаа хүн ингээд бүр хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэй шүү дээ 7-8 цаг бүр тийх ёстой. Үгүй яаш тэ 30 минут гэдэг чинь ер нь нөгөө нэг өөрийгөө нэг тийм алдартан байдэн шүү дээ. Титэн цаг тутамд ингээд өөрийгөө жоох амраад идэг байсан. 24 цаг хүрэх. Тэгээ тэр чинь айгүй ихт өгцөн шүү дээ. Нөгөө чи тэр алдартай зурсан зургийг харсан уу? Хажиг бугаа сүйдээ хүн ойлгох аргагүй. Бодог бодог сасдаг болсон дуурал. Ямар сонир муухай ницаан. Ямар муухай ницааж байна. А чи тэгээ залхуу болоод унтаад байгаа юм уу ер нь бол? Ер нь гараас ямархгүй байхгүй. Одоо ингээд залхуу Чи тэгвэл одоо хоногийн 24 цагийн хэдэн цагийн унтдаг болоод ингээ өөрийгөө унтдаг гэдэг байгаа. Шөн би 11-гээ унтдаг. Тэгэл Шөнө өглөө тэр 7. чинь шөнө биш орой зүгээр. Орой 11-гээ унтдаг. Тэгээд 7 цаг сэрдэг. Гайгүй юм биш үү? Маш нормал дээ. Тийм шүү дээ. Чи айгүй нормалны айгүй зөв амьдрдаг хүн биш үү? Чи ингээ наснасаа болдгийн гэж шүү дээ тий? Нас нэгэ 40-с дээш 50-с дээш ихээр цаг нь ингээ Одоо бид нар чинь бол жоохон хэцүү тийшээ явж байгаа шүү дээ. Манай үеийнхэн бол 1 мэг гэж байгаа. Намайг хамруулахгүй шаа. наагуурал яриа. Манай үеийнхэн болсон явж байна харин. Та нар өөрөө залхуулахгүй бол гэвсэ. Тэгэхээр чин шөнийн цагийг хүртэл ашигламаар байгаа байхгүй. За. Эрүүл мэндэ бодох хэрэгтэй шүү дээ. Залхуугаас бол залхуурахгүй бол юу хийх вэ гэдэг байгаа шүү дээ. За одоо тэгвэл зандаа. Залхуурахгүй бол ном л бичэн дээ. Яа. Хэдэн хуудастай ном? 347. За, сэдвүүд юу ах вэ? Бурхны тухай ах. Яа. Гигэрсэн замраа. Угаасаа эхний 3 хуудсыг бичсэн амар гоё байхгүй юу? Тийм. Нэрээ өгсөн юм, номны нэрээ өгсөн юм. Тийм. Буратиныг адил явдал. Тэгсэрнээсээ бурхны талаар уу? Тийм, яг тийм жихнээсээ. Тэгээд би нөгөө ингэдэг байхгүй яг ингээд яг бурхан гэж хаана байгаа юм бэ энэ төр гэд яриул уулна их гоё. А Буратино ингээ аялаа явах юм уу те? Бурхан хаана байгаа юм бэ гэ хайгах юм уу? Тийм, хайгаад. Ер нь Буратино яг яаж үүсэж байгаа. Тэр бурхан ингээ хийгээд тэгээ өөрөө ингээ бурханыг хайж хайжаад сүулдэ бурханыг ойлгонгуудаа нас ордог байхгүй болно. Гэхдээ энэ эхний 3 хугацаанд бичсэн ч үнэхээр гоёсан. Гэхдээ хизээ үтсэн гэж 10 жил юм бичсэн. Тэгээ хайцсан юм уу? Тэгээ энэ чи залхуурлах байхгүй юу? 10 жил залхуурж байгаа юм байна те. Яанда. Залхуурдгүйс үлдээд Нобелийн шагнал авчихсан сууж байгаа. Тэгээ 347 бүр хууц мууцаар гаргацсан байна те. Сая чи наа чи зүгээр. За ганаш. Зүгээр залхуурдгүй байсан бол хөгжим тоглож сурах уу? Нэг гитар метар ч юм уу эсвэл нэг бөмбөр ч юм уу хөгжим тоглож сурах. Тийм үү.
Тийм хөгжим тоглоход угаасаа маш их практик хэрэгтэй. Хугацаа хэдэн цагаар бүр ингээд. Тийм бах тий. Мэдээж авиас хэрэгтэй л дээ. Гэтэ авиасаас гадна 90% нь бол үнэхээр Хөөе зарим хүмүүс бүр хүүхдүүдээ 2 настайгаас нь эхэлдэг гэсэн шүү. Тэр чи эхлээд нөгөө нэг юм юу тогтоод юм шүү те. Хөгжмөн дээрээ биш эхлээд хүнд нь өөрт нь нөгөө нэг одоо ингээ гар хөлөө салгах те. Одоо ингээ ялгаа сонсох мос гэдэг юм уу. Тэр юмудаа эхлээд суулгадаг. Тэр нь л хэцүү байна. Моцарт хэлбэрүүд бүгд 2 настайгаас сурч байгаа шүү. Гануушаа Моцартыг дагаад идэв. Жоо нэ ёо энэ ганууш нэрээ ямар амар pop залуу байж чамаа. Нөгөө хочаа гэдэг шиг итгэхэд явчихсан. Улаанбаатарт 17 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Best Computers хамтран ажиллаж байгаа. За эднийх ямар брендэд танилцуулж байгаа юм бэ? За Asus брэнд. За. Тий. Asus брэндийг би ингэж сонсоо. Одоо угаасаа нөгөө нэг ингээд гадуур Asus гэж хэлчихдээ юм бэлээ л дээ. Илүү нөгөө хэлэхэд амар учраас. Гэтэ яг нөгөө нэршил нь Asus юм бэлээ. Нөгөө Pegasus гэдэг дээ шээ тий. Тэрнийх нь Asus юм бэлээ. Pegasus гэдэг Asus юм уу тий. Нөгөө Zeus Center гэдэг шиг дандаа тэгж дуусна шүү дээ. За нэг мэдсэн чинь Asus Computers гэдэг. Тэгээд Asus тэнгууд би ингэж сонссоо. Asus болохоор нөгөө чанарын хувьд амар сайн хэрнээсээ нөгөө үнэн жоохон хямдхан байдаг тийм брэнд гэсэн. За. Тийм 50-ных чинь. Та одоо мэдгүй юм шиг хөөх тийм үү гэдэг байхгүй юм шиг. Энэ чаас мэдгүй хүмүүс байгаа ш. Гэрлэг чи хаар нүдий сайн. Амар гоё шинэ юм. Бүр ичил үнэмшилтэйгээр харж байгаа өстэй нүд нь гэлэлцаад ингээд. Гэхдээ 50-ны учраас угаасаа хямдхан юм уу те. Би бас мэдээгүй байсан. 50-ны бүтээгдэхүүн чи ер нь чанартай хямдхан байдаг байхгүй. Америкт нар чинь хүний цалин нөгөө татварууд нь амар өндөр шүү. Тэгээд Америкчууд нөгөө нэг хямд хөдөлмөрийн хүч гээд өөр газруудад юмаа үйлдвэрлүүлдэг юм байна те. Ингээд ажилчин хүсэлж авч байгаа юм байна. Бүх чинь энэ сансрын эдэн хүртлээ 50 л үлдэрч тийм байна, тийм байна. Одоо ингээд Best Computer-аас би компьютер худалдаж авлаа заяа. За мэдээж одоо ингээд би ноутбук худалдаж авахад надад яг ингээд хүмүүс би л ав ичдэг байсан байхгүй юм. Зүгээр ичээд одоо ингээд юу асуухаасаа ичээд одоо ингээд өө ийм юм мэддэг юм уу, тийм юм мэддэг юм уу гэж хүмүүс хэлэх гэж би бодоод зүгээр л өөр таалагдсныгаа хүчин чадал нь ямар юм юу юм гэдгээч би ингээд ойлгохгүй зүгээр л өөр таалагдсныгаа авчдаг байсан байхгүй. Би нэг л удаа авсан л та. Тийм олон ноутбук аваагүй. Тэгсэн чи яах вэ гэхээр за одоо би одоо Best Computer-д орох юм бол худалдагчаас нь ингэж асууна. Би одоо ингээ маркетинг менежерээр ажилладаг. Би давхар одоо жишээ нь богино контент хийх сонирхолтой. Эсвэл би илүү текст бичдэг. Би эсвэл тоглох дуртай ч юм уу ингээд чиглэлээ хэлээд би яг тийм чиглэлийн ноутбук амар байна. Гэх юм бол надад санал болгоно гэсэн. Ерөөсөө одоо мэдээж л мөнгө төлөх гэж юм чи ерөөсөө санаа зовх шаардлагагүй юм билэ. Тэгээд за би ноутбук авчлаа. Надад тохирсныг нь надад ингээ хит хитийг санал болгоно. За мэдээж би мөнгөндөө тааруулаад өөртөө авчлаа тий. Тэгэх юм бол нөгөө лицензүүд нь үүдэн штэ. Microsoft-ийн нөгөө юу илээ? Бүр ингээд насан туршийнхаа нэрхийг өгнө гэсэн. Бүрүү. Одоо бид нар ч нөгөө Word эднэр хэрэглэхний хажуудны хачим гарч ирээд байдсан штэ. Анзаарсан бол нэг ядаргатай. Одоо тэр юмнууд ч гарч ирэхгүй гэсэн үг. Тэгээ нөгөө ажиллах нь нөгөө лицензтэй учраас амар хурцтай болно гэсэн үг. За. Окей. Тэгвэл хаан цавьчад аккаунт оруулаад би одоо чинь амьдралдаа яг ингээд худалдаж авсан нэг ч програм ашиглаж үзээгүй шүү дээ. Тэгээ яг тэрний ингээд дутагдaltaаг нь мэддэг байхгүй Photoshop ашиглахад хүртэлтэй ер нь элдв юм ашиглахад ядараа. Сүүл тэгээд Facebook дээр Монгол улсад яг нөгөө нэг одоо тэр нөгөө Adobe-ийн юугаар судалгаагаар Монгол улсад яг аль бисний програмын эрхийг авсан 7 дизайнер байд юм байна гэдэг хэлчихлээ шүү дээ. За юу ганааша утасныхан дугаарыг байршилтаа хэлээд өгч. Байршлыг нарийн би болохгүй наа. Best Computer хаана байд юм бэ? Best Computers үү? За одоо тэгэл хүн болгоно зүгээр Facebook-ээс ч юм харахад хаанаас нь гараад ирчин тий локейшн тийм чи. Гол нь зүгээр холбогдох утсыг хэлээд үгүй. Best Computer-ийн утас нь болохоор 75 66 77 гэсэн утас байна. 75 66 77. Тэгээ одоо эн чинь нөгөө бэлэн мөнгөөр авахаас гадна нөгөө лизингээр авах өсөлттэй хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тим хүмүүс нь болохоор 75 33 55 99 гэсэн дугаараар холбогдох юм байна. 75 33 55 99. Тэгээ лизингийн мэдээлэл авч болох юм байна. За ингээд Яна нэвтрүүлгийн хамтран аялагчаар Best Computers хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв бид нар залхуурлыг Яна гэдэг сэдвээр ярилцж байна. За тэгвэл одоо яаж те хизээч залхуурдгүйгээр хийдэг зүйлээ хэл. Одоо олон цагаар найзуудтайгаа буугаад юм уу? За хитэн цагаар хөзөр тоглох юм уу те? Эсвэл өдөр шөнөгөө хов басхан ч сайн. За чиний хувьд хөзөр тоглох юм уу? Тий, найзуудтайгаа хөзөр тоглосоо бол хэдэн өдөр болсон ч тоглож чадна. Тоглож чадах уу те? Намайг кино үз. Унтах уу? Тэр чинь гэрлээ хамгийн сайн чаддаг гэсэн.
Тий. 3 өдөр унтдаг гэсэн шүү дээ. Өөх гэтээ тэгж унтахаа. Гээгүү. Гэтэ эн чинь юм шүү дээ. Ингээд амар ажиллаг байх хэрэгтэй. Дунд нь одоо ингээл тий ингээл зурагтаар кино үзэнгээ уцаараа тоглоно, өсвөл босч ирж хоол идэн. Тэгэл ингээл зүгээр өөр юу ч хийхгүй зүгээр орон дотроо л 3 өдөр болчихдог байхгүй юу? Босгүйгээр. Гоё юм те. Юу вэ? Хэлж авралтар байдаг гэсэн шүү Би дээ. л хэрэг тэгвэл залхуу өрөөд босч. Ер нь бол өөдөх юу өстэй? Өөдөх залхуу өрх хоёрч адилхан юм өстэй. Төстэй шүү дээ. Төстэй те. Мэдгүй ер нь тууштай зан чинэр. Би амар тууштай залах уу? Гэх юм уу? Ястай хийх юм уу? Би бол удаа хийж чадахгүй юм байна. Би ихтэй нэрээ киног бүр тэнэг болтлоо үзчихсэн. Ингээд сүүлдээ зурт ингээ их үзэхээр толгой ингээ дүнг болдож та нар мэдэх үү? Бүр ингээ толгой ингээ дүнгтэйл ингээ чих шуугаад би бүр тийм ботлоод ингээ кино үзчихсэн. Одоо яг нөгөө компьютер тоглоом Dota мото ингээ хідэн 10 цагаар тоглоно шүү дээ. Хідэн өдөр үргэлжлэе гэж одоо яг л адилхан шүү дээ. Оо тийм үү. Мэдэр нөгөөдг нь ингээ бодогдоод бүр унтчих чадахгүй. Тэгээ чи шил зүудэг болсон юм уу? Үгүй. За сайрчгүй байлгүй дээ. За номоо жаахан жин хасан юм уу да? Зандаа бол нэмсэн харагдаж байна гинэ. Би ч их жаргалтай яа. За ингээд нэвтрүүлгийн дөрмийн дагуу нээс 2 сонсогчтой холбогдно гэж байгаа. За Лавдратад 17 цаг 32 минутаас яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ та гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдв залхуурлыг яана гэдэг сэдвээр ярилцж байна. За тэгээд та их хүсгэн бол одоо тий хэрвээ залхуурдгүй байсан бол мөрөөдлийн өдрөө өрөө танилцуулж болох нь байна. Эсвэл одоо хизээч залхуурдгүй зүйлийн талаар ярилцж болох нь байна тийм ээ. За эхний сонсогч 99 20 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэжил радио байна. За өдрийн минь. За өдрийн минь. За та хэрвээ хизээч залхуурдгүй байсан бол таны мөрөөдлийн өдрийн одоо хөтөлбөр юу байсан бэ? Юу хийж бүтээмээр нэр нь? Юу хийж бүтээмээр вэ? Би залхуурч юм байсан болов. Аха. Залхуурдгүй байсан бол хийх юм зөндөөл ах. Гэтэ хүн залхуу чанар бас байх ёстой гэж боддог шүү дээ. Яагаад? Угаалгын машин сэн зохион бүтээсэн гээ тоос орогч маань зохион бүтээсэн гэлөө? Тийм шүү дээ. Машин байна. Аха. Ямар нэг хүн залхуу чанар байж тэрийг яаж амархан болгочих вэ гэсэн тийм сэтэл төрдөг, санаа өгдөг. Тэгэл тэрнээс болж энийг хий. Тэрийг бол угсаа хүн болгоно мэдж байгаа тий. Тийм. Тань зүгээр одоо ингээд саяны зандаахаа ярьдаг шиг ингээд те хэдэн өдөр ч ингээд хөдөө тоглосон гэдэг өөдөхгүй гэдэг ч юм. Эсвэл нөгөө нэг залхуурахгүй байсан бол би нэг тим юм хийгээд сурчих байсан юм а гэдэг. Тиймэрхүү юм байна уу гэж байгаа. Сүүлийн үед нэг PUBG гэдэг тоглоомд орсон. За. Тэр чинь ковид үед тэгэл яг л онлайнаар хүмүүстэй танилцсан. Тэгээд бас хөрхөн цаг алддаг тийм юм. Тэгээд одоо нэг хүүхдтэй болохоор чинь яах аргагүй тэгэл нэг тухтаа сууж чаддаг болохоор эргээд болохгүй хийж болохгүй байсан юм бол нэг жил нэг хэд хоног тоглож үргэлжлүүлж суух байсан баг. За холбогдсон баярлалаа. Ингэнээ сураа ингэнээ залхуурдгүй байсан бол мис явах байсан байс гинэ. Нэр тийштэй тий угаасаа. Гэтэ бас яг саяны хүний ярьснаар бодсон чи ингэж шүү дээ. Одоо бид нар чинь баг хат нөгөө хөдөлмөр хүнийг бий болгох юм тий. Яг үндэ тийм хөдөлмөрч байсан бол залхуурдгүй байсан бол сармагчны хэвээр байх байсан юм шүү дээ. Мичгээрээ. Чи нөгөө ингэ тий. Ойрын хөвчгүй тарих хөдөлмөрлөө л зүгээр ингэ тий. Тэгээ саяны хүний ярьж байгаас зүг биш. Амар болно шүү дээ. Супер болно шүү дээ. Яалаа гэж. Энд чинь яг хөдөлмөрлж явах үед ер нь хүний нэг тарих ажилддаг шүү дээ. Тий. Яг ингэ залхуурж байхдаа яаж хийх вэ гэж бодож байхдаа элдв сууд санаа төрөх хэрэгтэй байхгүй. Үгүй мө. Та саяны юу байсан уу? Та нөгөө нэг 2 3 өдөр ингэ хөдөө тоглож чадна гэдэг чинь тий. Яг тоглож үзсэн үү? Үзсэн. Тэгээд залхуурч хөрөхгүй байна ерөөсөө. Огторгүй. Саяны хүний ярьж байгаагаар бол тэгж шүү дээ. Нөгөө хүүхэдтэй уучраас ингэ тоглож чаддаггүй. Тэгээ нөгөө тоглож чадахгүй учраас тий. Тэгэх юм бол миний сайхан тэгэн дээр гэсэн бодол байгаа шүү дээ. Гэхдээ хараа одоо би ингээд окно төрүүлэхээс өмнө ингээд жирэмсэн байхдаа нөгөө дөнгөж анх 100 мочон гарч исэн. Тэг бүр амар үүр зайдал майтал ингээд 100 мо тоглодог гэсэн байхгүй юу. Тэгээ төрсний дараа ингээд хүүхд тасраа юу 100 мо өнөөдөр баг мартчихаа шүү дээ тий. Тэгээ одоо бол би ингээд хүүхдүүд томорчоор бас нэг гоё чөлөөтэй тоглох ингээд нэг насны юм байна. Хөө юу хөгжлөгөөр зомоо тоглолт юм уу? За одоо 100 мо
болдгоо байгаа шүү. Өөр юм тоглодог байгаа шүү. Амар хөдөлмөрч хүмүүс гэдэг чинь одоо Элон Маск гэдэг нар ч юм уу те ингээд бүр ингээд зогсоо цаг ажил хийдэг. Одоо дэлхийн баячууд дээр бүр те тэд нар чи ясам дээр кайф аваад байгаа байхгүй тэр ажлаасаа. Тэгээ бас мөнгө олоод байна шүү. Мөнгө олоод. Тий энэ хүмүүс залхуу биш байсан бол юм баян болохгүй ш. Залхуур хүнд залхуурж байгаа шүү. Өө эдгээр зүгээр зүг бадар төрцөө. Тэгвэл Монгол төрсэн бол тий Элон Маск бол одоо нэг зүгээр нэг одоо ороо ярьсан нэг сонирхолтой одоо орны цаг нэг радиогоор ярьсан нэг мэдрэл мутаад амтсан сууж байгаа гэсэн нэрээ. Энд нэг супер хүн байж таарда Бямба гам бол гинэ. Би барилгын ажил хийж байхдаа өглөө 7-оос орой бас 20 цагаас гүйдэг байсан ажил гэрийн хооронд юм нэг одоо өглөө гэрээсээ гараад орой болохоор ажиллаа тараад гүйх хүн штэ тий. Тэгээ хамгийн хурдандаа 13 минут гүйж байсан. Тэгээ болоогүй цэрэг зурсан чагсаалын дуугаа дуулж гүнээ бас гинэ. Одоо би л Монгол төрсэн бол одоо компьютер ланцд нэг компьютер заасан эсвэл одоо төвшөөг өөрөө ч юм уу суучлаа. Мөгөх тоо яаж нэг хараад идэв. Энэ гэрлэгч харах хэрэг ерөөсө болдгоо юм шиг. Хардаггүй ш угаасаа. Яаж харахгүй яриад чиглүүч юм шиг. Хасаа гэж шийдсэн юм шиг. Тэгвэл харамаар байгаа мó. Хүний ч бас ингээ хараад ярихгүй болохоор ярьж байгааг нь ойлгохгүй шүү дээ. За. Хүмүүс цаг хугацааг ухрааж чаддагсан бол ингэх байсан, тэгэх байсан гэж ярьдэн штэ тий. Одоо би 16 наснда очсон бол 18 наснда очсон бол мал гэж тэгэдэг штэ тий. За. Тэгвэл шууд мөрөж эхлэв. Үнэхээр ид чи тохиолдоод 20 наснда очичхол залхуур чивцээр байгаад энээсээ 7 дор олчихгүй. Нэр магадгүй тий. Эсвэл нөгөө яадгүй л тий би бас ингэж бодож байна. Цохиолчийн санааг ингэж бодож байна. Угаасаа л би тэдэн наснда тийм байх юм чинь мэдж байгаа юм чинь 20 наснда очиод залхуураа твчих болов. Эсвэл бүр 40 насныхаа амьдралыг өөрчлөх гээд бүр амар язгантал ажиллах болов. Би бол язгантал ажиллана. Яа юм ярьж өгдөө. 30 минут унтна. Чи одоо сүрдээ чи одоо нэг буцаад 6 жилийн өмнөхтэй л очих гээд байгаа зү. Тий. 6 жилийн өмнө бүх юм өөр байлаа. За энэ сонсоогүй. Захин хөсгөлт яваа сонсоогүй. За жишээ нь юу хэ? Би жишээ нөө би хардаа 20 наснда нэг пэйж ажиллуулж байсан байхгүй юу? За. Тэгээ тэр маань би тэрэндээ юу ч хийхгүй байсарсаа 300 лайктай. Хэрэг 6 жилийн өмнө би тэрийг ажиллуулсан бол бас хөөхөн пэйж зараад ингээд нэмэлт орлоготой ч байх байсан юм билүү. Тийм биз? Тийм биш. Хосгүй би бас пэйж ажиллуулсан. Тэр чинь нэр залхуу. Тийм болохоо би буцмаар намайг буцаагаад үг. Одоо л ажиллуулчихсан шүү дээ. Нэмээ Тэр байсан бол. Одоо өрсөлдөгч нар чанга байна. Тийм ээ. Өрсөлдөгч нар хэцүү амар. Намайг 20 тав байхад энэ MJL радиогийн одоо 700 сая дагагчтай пэйж чи 20 мянга л байсан. Тэр үед би зөв өөрийнх нь пэйжээ давхар явуулсан бол одоо 700 сая дагагчтай пэйжтэй сууж. Одоо чиний админ уу? Админ. Зарчаач. Ямар дураарай. Айгу дураарай юм. Тэр хэдүүлээ аюу хөдөлмөрч хүмүүс юм чи. Хэдүүлээ хөдөлмөрч хүмүүс юм чи ахаад 700 мянга. Намайг 30 минут унтаад яваа. 30 минут унтчихад. Би штэ тий. Зүгээр нөгөө 20 нас мастадаа ингээд тийм гой биетэй ерөөс ингээд ийм залуу насаараа өөрөө чимээд яваад байгаа мэддэггүй л байсан юм байлээ тий. Ер нь мэдэхгүй л. Би бол штэ тий 20 насадаа босож очиод би зүгээр ингээд загвар өмсгөж болно. За. Тий. Тэгээд харин залхуурахгүйгээр ингээд хоол унд мундаа ингээд яг одоо ингээд гой тохируулаа тий. Тэгээ яг ингээд би галбраа одоо яг одоо энэ байгаа 43 таа яг тэр чигээр нь авчрах байсан. Нэг агенцэгт ингээ хамрагдчих юм тий. Гэхдээ одоо л болчихж. Энэ аюу. Хар залхуу гэж залхуу. Залхуурч ахаар. Тага залхуу. Гэхдээ харин хэлээд байгаа шүү. Та 20 наснда очих юм бол яг залхуурн заяа. Одоо өдийн тэгээд яг одоо өдийн наснд ирэх юм бол бүр дэлбэр нэрэ. Тийм үү? Яг тэгнэ. Яг тэгвэл тэр 20 нас гэдэг чинь өөр ихгүй. Сэтгүү өөр, бүх юм ингээд нэг гоё санагдана. Одоо буцаа очихоор нэг тэнэг уйтгартай санагдаад заяа ер нь. Юу гэж уйдгартай санагдах юм? Нөгөө нэг эд нөгөө дуралдаг нас ч гэж гоё юм заяа нэрэ. Тэгэл Та ямар очиж үзсэн юм уу? үзсэн. Ямар завч. Тэгин заяа. Би нөгөө 347 хувцас 38 дахь дээр нь гардыг. Та ядахтай бичээч. Заастай бичээгүй байж. Чи өөрөө яах байсан? Тий. Тий. Загвар л өсдөг байна. Яа, залхуурахгүй байсан бол алдарт их болох байлаа. Даанч залхуу үрээд байна гинэ. Тэгэхээр чинь
Нөгөө түрүүний хэдүүл ярьжсэн юм биш те. За хоол идэхдээ залхуурдаг болмоор байна гэдэг энэ хүмүүс ирнэ. Нэр тэгж болдог бол тий. Гэтэ заримдаа залхуу үрдэг. Тэгээ залхуу үрдэг гэлс идчихдэг. Итгэээс залхуурдаг уу? Юу ч идгээс алхуурч тий. За огт залхуурдаг. Гэтэ энэ тэр дээдлийн нөгөө мөрөөдлийн юу дүрм гаргасан штэ тий. Тэрнтэй төстэй. Гэтэ одоо яг чиста яг чин сэтгэлийн ганц хүслүүдэл хэлнэ шүү зэ. За огт залхуурдгүй бүр маш их эрч хүчтэй болчихлоо гэвэл яг юу хиймээр байна? Юу хиймээр байна? Тэгвэл Зандаагаас эхлэе. За хэл сурсан дээр. Тэгээд хэл сураад залхуурахгүй хэл сураад ингэж Үр зэрэг Бүх айгаа олон хэл сурах гэдэг шүү дээ. Хятад Япон тий. Би сандаах шиг. Сандаахын санаа би явлаа. Хөөе, нэг хүн тэгсэн байсан заяа. Facebook дээр постлоход оролцсон. Та нар юу ч сурч чадахгүйсэн ч гэсэндээ ядахтаа нэг гадаад хэл сураарай гэж захимаар ингээ бүр гуйцсан байсан аахгүй юу? Нэрээ яг хэл сурмаар. Тэгээ хоёулаа нууц юм ингээ Мозамбик хэлээр ярил те. Тий, таалал хэлээ тий. Бүр ингээл гар мараа ингэж ингээл тэгснээ ингээл хэлнүүд хооронд нь хольж яриад тэгснээ ойлгоол тий. Би нэгээ нэрээ гоёш тэгвэл. Тэгтээ хэрвээ тийм байдаг байсан бол бүх хүн л нэг хэлээр яриа штэ. Үгүй тэгэл хүн болгоны хүсэж байгаа зүйлүүд өөр шүү. Тэгэхээр чин Чөө. яа үг орж ирдэггүй. Залхуур. нөгөө яга пэг иргэстэй. Анимагүй. Я не хочу. Нөгөө Пегасус гэх юм ярьсан. Түр Пегасусны яасус махад гэдэг юм. Одоо энэ нөгөө хоёрын гоё нь яг энэ дээр тий дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд үзэж байгаа штэ. Орон орныхаа хэлээр нэг юм хэлээд ороод ирээч тий. Амьдарч байгаа орон орныхаа хэлээр тэгвэл яг гоё болох гэдэг байгаа байхгүй юу? Францаар нэг хоёр үг. За худлаа хэл мэдгүйгээр нь болохгүй. За юу тэгвэл одоо яг энэ дээр ингэ заяа. Шанделизе. Одоо хамгийн түгээмэл хэрэгэлдэг би чамд хайртай ч юм уу эсвэл баярлаа ч юм уу те энэ үгнүүдийг хин хамгийн олон хэлээр хэлхээ үзье. За зандаас эхлэе. Сайн байна уу би мэднэ. Во айни. За ингээ явъя. За тойрог явъя. Сайн байна уу гэж хэлж болох юм уу? За чи мэддэг хэлээрээ л хэл. Алоха. Хаваарлаа. Нөгөө Аадлахын зөв үү? Зөв. би ч юм тарьдгаа болчихж байгаа юм уу? Хамаагүй. Хамаагүй юу? Шанделизе. Юу сог. Энийг хэл орчуулгаа. Элисийн өргөнчлөө. Элисийн өргөнчлөө юм байна шүү дээ. Дуун дээр гараад байдаг шүү дээ. Дуун дээрээс гой үгүүд байж шүү дээ тий. Merci beaucoup. Je t'aime. Тавч адилхан Францаар. Би Францаар ярьлаа. Маш их баярлалаа. Хайртай шүү. Би чамд хайртай. За. За дараагийнхан дахиад явъя. Тойроод явъя. Ямар ядраад одоо бослоо. Мэддэггүй. Одоо бослоо. Нөгөө түүх кино чи юу гэдэг Гэлээ. юу вэ нөгөө хаан кино чи юу гэдэг Шатхун. Францаар ярьж байгаа юм уу? Тийм. Шатхун түгөө гэсэн. Шатхун. Дахиад франц үг хэлгөө. залхуу байж. Шүтэн. Яа, цаатаа бүр ямар ч хувирлуугаар ярьж байгаа би. Сайн байна уу? Сайн байна. Италиар ганц ярьж ди амо грация. Ингэж бодлоо өөрөө. Италиано. Тэгээ зүгээр уусыг нь хэлчихвэл болчих юм шиг. Гар юм байна. Дэ. Сайн байна уу? Амар байна. Хэлэг. За би урд нь нэг шөнө 3 кино үздэг гэсэн. Одоо 3 шөнө 1 кино үздэг. Наач ч үнэ. Үнэхээр барахгүй. Тэгээ нөгөө нэг зав гараал нэг үзэн те. Үзгээр нөгөө өмнөх болсон үйл явдлыг мартчихсан. Тэгсэн чинь тэр хүний доор нь хүмүүс ингэ наадах чинь насныхаа гинэ. Яа. За залхуурахгүй унтад сурах байж болох уу гинэ. Болно шүү дээ. Гэхдээ энэ унтах чинь бас насных юм шиг байл шүү дээ. Одоо нөгөө үгүй шүү дээ. Үгүй нас нь ингээд явах тусам хүний нойр багасчтай юм шиг байл шүү дээ. Тэрийг хэлээд байна шүү дээ. Тэгээ энэ хүний нөгөө би комент зүүнний насыг мэдж байгаа аахгүй. Чи тэгээ одоо улам нялхраад байгаа гэсэн үг. Үгүй чи 3 өдөр. би угаасаа
Угаасаа л унтдаг байсан. Одоо ч гэсэн унтдаг хэмээрэл байгаа. Ихсэн чинь нөгөө бид нар хашаахыг бүтэн 5 жил ажилласан нь хоцроохгүй дийлээгүй шүү дээ. 12 цагийн ажилд 9 цагт ирээд идэв шүү дээ. Ихсэн чинь би алдаа таван богд явахдаа ойлгосон. Угаасаа тэгээ нөгөө нойр нүрхгүй 5 6 цаг гэж бүр босоод гэтээ айгүй өрхөн хинт садаа болохгүй. Ингээ онх тойлмол ингээ сон могор юм хараад садаа болыг залхуу үрээд байгаа байхгүй юу? Арайч өөрөө ярихгүй. За ингээ садаа болыг хэр залхуу үрээд байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр ингээ суугаад байгаа байхгүй юу? Сэрцэн. Нэг тийм ажилсагтай зүгээр ингээ сэрцэн. Тэгээ залхуу үрээд суугаад хин садаа болох. 17 гэхэр ч одоо ч 5 жил шүү дээ. Хашиг 5 жил зумаа тоглож шүү дээ. Бас хөдөлмөрч юм байна шүү дээ. Дуусна ой. Нэг сарын дотор болоод дуусчихин. Тэгээ бүх үеийг нь дуусгачаад дахиад эхэлнэ. Үгүй. Ерөөсөө үгүй нэгдүгээр үе дээрээ 5 жил тоглож байгаа. Тэгээд би ингээ хаа тасан суугаа. Ахаа та яагаад ингээд 2 дахь 3 дахь үеилүүгөө ордуу юм чинь тэр нөгөө өмнөх рекордоо эвдээлээд юм байлээ. Одоо нэгдүгээр үе дээр одоо жишээлбэл нэгдүгээр үе чинь ингээд 5 хэсэгтэй байлаа гэж бодъё л да тий. Эхний хэсгийг ингээд 3 минутанд давсан бол дараа нь 2 минутанд даван ч гэдэг юм уу тий. Ингээд секунд минутаа ингээд ахиулаад явд юм байлээ. Эн чинь мэрэгших. Чанар. 5 сарын өмнө залхахгүй сайн юм биш. 5 сарын хугацаанд яг харсан. Яг л нэгдүгээр үйл тоглож. Харин тийм. Би нэг аягүй сайн мэднэ. Тийм байх. Чи бүр тий нэг дуус бүр бүх үе давж дууснагүй штэ. Нэгдүгээр үе авааг нь бодохгүй юу? Бүр аваа юм биш. Танаа өөрөө хол авахаар аргагүй. Залхаагүй байсан бол гадаад улсын хэл сурахгүй юу? Англи, Солонгос, Хятад, Япон гээл гинэ. Испани гоё. Испани хэл гоё тий. Бүх хэлийг сурна. Одоо хамгийн ихний хэлсэн зүйл залхахгүй бол одоо харьмаар л энэ одоо. Төвжирлээс өмнө яаж хийж байгааг харьчмаар л. За ингэнэ нутаг орондоо алдартай залхуу нөхөр ээжээ. Нэг өглөө авгаан нэг арга болоод чансан манх уннаасаа уйчаад гараад явчихаж нөхрөн сэрээд унжиж байхаар унаад ирээсэ гэд аваагаа эрт хөвтөжсэн гэдэг гинэ. За. Бараг үлгэрч манай ихнэртэй амар зөвөн шүү дээ. Ингээд нөгөө амралтын өдөр болно шүү дээ тий. Хоёулаа гоё залхуурах уу гин зөө өглөө босоо. За тэгин гудал за тгийгин гудал. За харин нэг ганц өдөр амарч байгаа юм шиг идэх юм бэлдээд өгөөч гин. Нөгөө хоолын бэлтгэж өдөржингөө залхуурна зөө. Залхуурж байж ийснаа орой яг унтахын алдад нэг 10 11 өнгөрөө ямаа уугаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд ихнэр угаагаад хад би унтаад л тэнэш босоод хамт угаалцаал баг урдуур норж хийгээд хамт залхуурж ихнэр угаад юм шүү. Гүү шүү дээ. Тэгээ хамт яаж вэ? Хүүхэд нөгөө хамт жоохон болохоор яхааргүй нэгэн сэрүүн баха хамт байна. Машин угаад юм уу? Тэр чинь гарган марган сэгсэр хатаанд бас ажиллав шүү дээ. Байна. Тэр ихнэр л юм шүү дээ. За энэ хүрээд айл болгоны гэр бүл болгоны амьдрал өөртөө зандаа. За энэ дөрөв амьдрал. За энэ хүрээд 2022 оны 8 дугаар сарын 10-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ялагчаар Best Computer самтран ажиллаа баярлаа. За баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Best Computers. Best Computers оригинал үйлдэл системтэй дээр нь оригинал Office Pro программыг насан туршдаа хэрэглэх хэрэгтэй. Лизингээр 5 минутын дотор авах боломжтой HP, Asus брендийн аль биесний хэрэгтэй үйлдвэрийн баталгаатай ноутбукнууд худалдаалж байна. Утас 75 75 66 77 75 33 55 99 3 2 1 эфир. Яна нэвтрүүлэг. Хөтлөгч Гэрлээ, Занда, Номо, Нига. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3.